Тэгээ Анжелын тэмцээн сайхан боллоо. Тэгээд мэдэн жил Норвегийн Осло хотод болсон дэлхийн аваргаас сүүлийн медаль хүртсэн. 21 оны Токио Олимпиад 5 дугаарт орсон. Тэгээ жилээр амжилттай ахвал явж байгаа маш их баяртай байна. Цагаан аврагт би Олимпиад ярилцсан сая Туркийн тэмцээнд барилж ялагдсан. Тэгээд Тэршүүлийн аврагт яг тактикийн дагуу барилдаа байсан. Аврагын төлөө харин жоохон алдаа гаргаж ирсэн. Аврагын төлөө барилсан бол яг тактикээс жоохон зөрөөд өөрөөс жоохон алдаа гаргаад хажигдсан л та. Хоёр дахь тоглоомыг би зогсоосон бол тэгээд би яачих вэ? Төвчөнд гараад барилдгал одоо миний хамгийн гол баяр баясгал жаргал байдаг. Олон л тийм барилдгалж хэл. Энэ жил Осын баяр наадмаар зан зал төрсөн. Тэр маань ч одоо бас үндэсний бүхөрөө бас барилдах, шүлэг бүхөрөө барилдах гэдэг нь аль алиндаа л ер нь их тос тэмтэй байдаг. 7-гийн тоноод барилдах бас их сайхан юм билээ. Тэгээ үндэсний бүх шүлэг бүх хоёр бол эртээр үесэл манай 6 7 цаа ингээл аваргуудаас ослолол барилж исэн. Тэгэл би тэдний адилаар ослолол барилсан хэрэгтэй. Одоо ер нь тэгээд манай шилдэг бүхэн албаа ас дамжаад гадаадд их бэлтгэл хийдэг л дээ. Тэгээ гадаадд бэлтгэл их үр дүнтэй миний хувьд бол тий. Тэгээ манай багш хэлдэг, манай тулгаа багш хэлдэг ер нь боломжгүй зүйл гэж байдгүй гэх тэрнийхээ адилаар одоо хүүхэд залуучууд одоо манай шилдэг бүхөр хичээлж байгаа хүмүүс хүүхдүүд тамирчид өөртөө итгэл тийм ялна гэсэн зорилготой байж байхад ер нь дэлхийн аварга олимпийн аварга болоход их орхон л гэж боддоо шүү дээ.